За өглөөний минь ачаагаа өргөж өгч байна. Цаг явна. Цаг 30 минут явна. Энэ 7 хоног чинь нөгөө Christmas баярын 7 хоног. Тэгээ бүтэн ажиллаж чадах нь уу, дутуу хагас дутуу ажиллах нь уу? Энэ 7 хоногийн бичлэгтэйгээ хамт байгаарай. Өдөлцөө. Өдөлцөө. Ээлжийн хүлээгээ зогсож байна. Эхлээд энэ тарак энэ хаалгараа ороод дараа нь би орно. Тэгээ тэр болтлоо би нөгөө страйкнуудаа хураага зогсож байна. Одоо энэ хамгийн уртлын ганцхан болцсон. Зэ хаана таагараа. Ярдан дээр өрөөд ирсэн байна. Гэрлэг барих гэж байна. Одоо хүүхдүүдэд авах цаг нь болчих. Цэцэрлэгээс нь. Тэгээд очиж аваа тэгээ харъя да. Өнөөдөр ачаа олдсонгүй. Нөгөө Christmas одоо 2 өдрийн дараа Christmas болох гэж байгаа байхгүй. Тэгээд ерөнхийдөө их газрууд ажиллахгүй байна. Алхтай ачаанууд гарахгүй байна. Маргааш ч гэсэн ажиллахгүй. Нөгөөдөр Christmas-ийн өдөр бүх юм амарна. Тэгээд 4 дахь өдрөөс гайгүй ачаа олдож магадгүй. Тэр болтол хүлээгээ байж яал гэдэг чи. Тэгээд амралтын өдрөөр гэртээ баярлаад өнгөрөё дөө. Олдохгүй байгаа юм чи одоо тэгээ аяхгүй. Ер нь баг одоо ингээд эн чинь ингэж таарж байгаа байхгүй. Christmas-ийн өдөр 3 дахь өдөр таарч байгаа байхгүй. Тэгээд он гарах нь болохоор дараа 7 хоногийн 2 дахь өдөр таарчлаа. Тэгэхээр ер нь нэг жоох юм алдаг оног жоох сонин он гартал ер нь тиймэрхүү байх гэдэг. Тэгээ харж лээ. Тэгээ 4 дахь гайгүй очоо олдох юм бол тэгээ гараа авчиг гэж бодож байна. За тэгээд бичлэгээ одоо үргэлжлүүлээд баяраар юу болох нь уу, гой сонирхолтой юм гарвал үзүүлье те. Тэгээд дараа нь энэ 7 хоногийн сүүлээр ямар ачаа авах нь уу, авахгүй бол дараа 7 хоногийн ихээр ямар ачаа авах нь уу, тэр игээр эргээд уулзъя. За бичлэгтэйгээ хамт байгаарай. Бай. Christmas-ийн баяраар энэ жил бид хэд гэр бүлээрээ айлд очиж шарсан өвчөө, нийслэл салаад гой хоол идсэн. За дараа нь даалууд угуулсан, жанлитай, цагаан устай, улаан аравтай, гоё уустай. Дараа нэг ийм газар очиж энэ аягүй гоё юм бэлээ. Эмнэлэг эрүүл мэндийн байгууллагуудын ийм тохижуулсан парк юм бэлээ. За тэгээд энэ ч ингээд хүн алхдаг явдаг замтай. Энэ замыг нь гэрлээр тохижуулсан. Тэгээ хүүхдүүд айгүй таалагдсан. Гэхдээ ийм хийж байгааг хамгийн гол зорилго нь за тэр зүүн талд харагдаж байгаа самбар харагдаж байна. Доор нь харагдаж байгаа тэр QR кодоор ороод хэдэн ч долларын хандив өргөж болно гэсэн үг. Эмнэлгийн байгууллагыг дэмжиж. Энэ айгүй гоё юм бэлээ. Санаа авбал бас. За ингээд ажил руугаа эргээд орцгоо. За сайн байцгаана уу? Цэлтаа гарыг. Өнөөдөр 4 дахь өглөө. За тэгээд ачаагаа нэг цаг 30 минут очиж авах юм байна. Гэхдээ хол явах ачаа авсангүй. Локал ачаа авлаа нэг 150 орчим майл явах ачаа авлаа. $600. Маргааш 5 дахь өдөр маргааш ямар ачаа авах сайн мэдэхгүй байгаад байна. Он гараад ер нь 1-2 сар гээд ачааны олдоц явах бодож байна. За тэгээд маргааш юм ямар хараа. Өнөөдөр авах ачаа гэх юм бол 45,000-тай нэг том тойл гэсэн нөгөө бөөрийн төмөр. За тэгээд цэлтаа гараа да. Эндээс хий алтаад байна. So, excuse me. Angle to the left, cross over that first road there, going north and south. That's 15th Street. Then you'll see 13th Street.
энийг аваад тэгээ энд харагдаж байгаа ийшээ очиж чек аут хийх гэсэн. 45,000-та хамгийн том гэсэн. Хамгийн том биш. Одоо энэс том 48,000-та гэж байгаа. 50,000-та бас байдаг л та тий. Сайн мэдэхгүй лээ. За одоо тэгэхээр энийг бас аваад check out гэдэг энэ баркодоо алиг уншуулах юм бол баркодод уншуулах гэсэн доо. Над ийм нэг цаас ус байгаа. Энийг нь уншуулах юм билээ. За тэгээд телефон номер 7. Минийх саяны энэ улаан урд шарн скан хийдгүү. Тэгээд энэ хүнээр нь хэлбэлж байна. Зарим нэг бас ингэж байд ингэнэ. За одоо энэ дотор нөгөө гинжээрээ бэхэлчээд тэгээд хаалгаараа гараад явах нэ. Чуба. За. Би яг үүдэн дээр нь очиод унтцсан байсан. Тэгсэн чинь 6:40 үед хаалга төгсөж сэрэж илээ. Тэгээд за энэ хаалга руу ороод ачаага буулгаа гэдгсэн. За тэгээд мэдээж ачаа бэхлэхээс судлах нь хамаагүй л амархан байдаг штэ. Намайг хамгийн анх энэ флатбедийг хийж эхэлж байхад манай нэг туршлагатай найз маань чи удахгүй энэ гинжээрээ дээс тоглодог болно, тийм туршлагатай болно гэж хэлж ирсэн. Одоо болтол дээс тоглож чадаагүй л байна. Ийм хүнд гинжээр чи одоо яаж дээс тоглолт юм бол та. Би чиний гадаа болгож магадгүй гэж бодвол нөгөө нинжа малгайгаа өмсөд бэлтээлсэн. Хашгүй дотор орцсон. Сайхан дулаахан байсан шүү. Тэгээ айгу хурдан буулгасан. Тэгээ би дараагийн ачааруугаа яарж ирсэн учраас энэ гинжнүүдээ хураалгүйгээр шууд яваад дараагийн ачаан дээр очисон. За юу цаа.
ачаагаа авахгүй хүлээгээ үчин. Сая буугаад нөгөө өмнөх ачааныхаа үлдсэн байсан гинж бинжнүүд хураагааг байсан. Сая тэрийг хураачлаа. Одоо хүлээгээ зогсч тэгээд forklift driver нь хурж ирээд дагаа юу гэх юм бол дагаж яваад ачаагаа ачуулна. За тэгчээд энийг аваад 2 цаг яваад ачаагаа өгөх ёстой. Illinois гэрийнхээ ойрхон. Энийг хэрвээ эртөх чадах юм бол дараагийн ачаагаа аваад тавьчмаар тэнцээ гаргаж байгаа. Тэгвэл одоо сая өнгөрсөн 7 хоног ажиллаж чадаагүй. Одоо жоо ажилдаа анхаарахгүй болсон. За он гарсан 25 он гарсан 24 ондоо явах дайжгүй. Сайхан л байлаа. Ажил нэлээ муу байлаа тий. Янз бүрийн асуудал боллоо. Тэрийгээ даван тууллаа. За Facebook, YouTube бичлэгийн маань channel-ийн маань хувьд ярих юм бол бас нэлээд сайхан амжилттай байлаа. За Facebook дээр бол ерөнхийдөө сард бол нэг 500-аас 1 сая reach-тэй гэдэг чинь хандлт авсан байна. Үзэлтүүд нэлээд гайгүй сайн байна. Цаашаа 25 онд YouTube суугаа нэлээд сайхан өргөжүүлэх бодолтой байна. Дээрээс нь дахиад өөр бодсон юм бас байна. Тэгээд тэрийг тухайн бүрд нь яриад явах бол урьдчилаад ярих чинь жоохон дэмий юм билээ шүү дээ. Намайг дагаад яв гэд хэлэхээр ирж байгаа шүү. За дагаад яв гэдэг. Гадаа нэлээд хүүтэн байна. Нэг одоо чирмүүлэн дээр маань очиж байна. Ихэд яаж очиж байгаа нь чи харах. Энд хэдэн тараагүй тарагдаж байна. Чирмүүлний хаяа голд очсон байгаас нэг maybe нэг 10 орчим бандлаг гэж юм байна. 48,000 поунд нэлээд хүнд байгаа. За энэ удаагийн бичлэг юу болчихоо? Сонин эргэлтүүд орж ирээ сонин болчлаа гэж бодож байгаа бох тий. Тэрийг тайлбарлая. Christmas-ийн өмнө нэг ачаагаа авчирж ирсэн байсан ачаагаа буулгасан. Дараагийн ачаагаа авах гэсэн боловч ихтэй ачаанууд олдоогүй. Тэгээд яг локал байна гэсэн тэгээд би локалыг аваагүй байхгүй. Нэг ус хол явчаад ирэх гэж бодсон чинь локал тэгээд нэг $500-600 ачаанууд байна гэхээр за зэвшиг шиг гэртээ арчигээд аваагүй. За тэгээд Christmas дуусаад 25 Christmas шүү дээ. Christmas дуусаад оноос өмнө гарчаад ирэх гэж бодоод бас ачаа харуулсан чинь бас нэг олигтой юм гараагүй. Тэгээд бас юу таарсан байсан бэ гэхээр 4 дахь өдөр таарад байсан. 4 дахь өдөр таарахаар яадаг вэ гэхээр 4 дахь өдөр Чикагогоос ачаа авлаа. 5 дахь өөр газар буудгалаа гэхээр баярын сезон эхэлсэн, баярын өдрүүд эхэлсэн байгаа учраас их газар ажиллахгүй. За тэгэхээр нэг газар ачаагаа буулгачаад тэнцэнэ өнжчих магадaltaй болчиход байсан байхгүй. Буцаж ирэх ачаа байхгүй гэсэн. Олдохгүй бага гэсэн. Тэгэхээр тэгж эрсдэлүүрч явж байснаас нэмсэн оноор гэртээ байчийтаа гэд гэртээ гаргацсан. Шинэ он гараад ачаагаа авъя гэдгсэн чинь шинэ он гараад 1 сарын 2 болсон чи тэр 4 өдөр болсон байсан. Тэгээ өчигдөр 4 өдөр за ямар ч үсэн нэлээ гэртээ суулаа одоо гарыг даа гэд ойрхон 120 майлын $600 ачаа аваад гарсан. Тэрийг өнөө өглөө болгосон ч нөгөө бүр их койл байсан. За энэ ачаа нь ямар ч үстэй гэхээр 118 майл гэж $485. Одоо гэрийнхээ ойрхон авчиж болох юм. Энэ ачаа чинь энэ 7 хоногийн цалин дээр орохгүй гэсэн. 5 дахь өдөр 11 цагаас хойш болгосон бол дараа 7 хоногт авчихдээ. Тэгэхээр энэ орохгүй гэсэн. Тэгээд хэрвээ ачаа олдвол бас амжуул энэ ачаагаа одоо 2 цаг явж болгочоод би одоо харахад би энэ ачаа хөгжих газар 12 гэж чарах байхгүй. Энэ хоошоо ачааж дууслаа бишээгээ гараад
ачаагаа бэхлээд хөдлөөд явах гэсэн за 12:30 нэг цагийн үед ачаагаа өргөж өглөө гэж бодоход дараагийн ачаагаа хэрэг авч амжих юм бол нэг холын ачаа холч явах үедээ нэг 500-600 майлын ачаа аваад тавьчмаар. Тэгээ бүтэнсээ өдөр гараад нэг дотор хөнгөд өгчмөр. Сая нэг ачаа харлаа гэж 400 гаруй майлын $1500 ачаа байна гэж. Тэгэхдээ тэр нь ачаа буулгаж байгаа газраас 1 цаг явах зайтай 2 цагаас хаадаг газар юм байна. Тэгэхээр би тэрэнд амжих үгүй юм битггүй байна. Авна гэж хэлчихдэг амжихгүй болчих юм бол яг уу болно л доо. Гэхдээ бас нэг хүний бас ихтгэлцэл явж байгаа шүү дээ брокертэй. Ачаа авахдаа амжнаа бид нар яг амжнаа гэж хэлээд авчдаг. Тэгээд тэр амжихгүй байх юм бол тэгээд бас сэтгэл алдсан юм бол хэцүү шүү дээ. Дараагийн ачаа авах энэ худлаа хэлээд идэв ингээд дараагийн ачаа өгөхгүй байх магадaltaй гэсэн үг шүү дээ. Бичлэг хийж эхлээд 2 жил орчимч яг 2 жил болж байна. Би ч 23 оны 1 сарын 2-нд эхэлчихсэн. Тэгээд яг 2 жил болж байна. Ерөнхийдөө нэлээд бас өөрчлөлт гаргасан гэж би бодож байгаа. Юунд өөрчлөлт гаргасан бэ гэхээр за Америкт амьдрал юу ямар хөө байдیں۔ Тэгээд таракны ажил гэж юу байдیں۔ Өмнө нь бол ерөнхийдөө ингээл үлгэр домгийн юм ярьдаг байсан шүү дээ. Би ч гэсэн сонсдог л байсан. Тэнд юусаа ингээл ерөөсөө зүгээр л ажил дуусчтай юм байна те. Ашиг мөнгө олддог юм байна. Одоо ч зарим бас тэгчл бодож байгаа миний ажлыг хараад те. Тэгээ яг удаан хугацаанд үдсэн хүмүүс нь ямар хуу зардал гардгүү. Тэгээ би дээрэс нь одоо ингээд олж байгаа мөнгөө харуулж байгаа боловч би хувийнхаа гэр бүлийнхаа зардлыг огт хэлэхгүй байгаа шүү дээ. Тэрийг хэлэх юм бол бас арай л дэмцэн юм болох болов те. Гэр бүлийн зардал гэж бас нэлээд юм гарч ирнэ. Тэгэхээр яг ийм ачаа ийм ажил хийгээд ингээд бүс хэдхэн жилийн дотор төв өмтөн болоод баяжчдаг юм бол байхгүй. Эцээч амьдрал дээр тийм байхгүй. Тэгэхээр тэрийг бол нэлээд хүмүүс ойлгож байгаа байх. За саяхнаас эхлээд дараагийн влогрууд маань бас төрж гарч ирж байгаа шиг байна те. Ганцлог бичлэгийн хальт гарсан. Америкт нэг залуу бас хийж байгаа шиг байлаа. Монголд бас нэг залуу хийж байгаа шиг байлаа. Европт бас нэг залуу хийж байгаа шиг байлаа. Тэгээд мэдээж олон хүмүүс гарч ирээд ингээ явах юм бол өсөлтөө өгсөн тэрийгээ дагаа чанар сайжирна те. Бүгднгээс бие биенээсээ ялгарх ялгаануудтай болж эхэлнэ те. Амжилт төсөөд идэх хүмүүстэй хүний хэрвээ бичлэгийг үздэг бол тийм л байна да. Бичлэг таалагдж байна манайхаа. За түр хүлээж байгаарай. Нэг юм хэлэх гэсэн. Надтай өмнө хамтарч ажилладаг байсан EcoMine System компани Америкт явж байгаа таракнарт зориулсан Eco 5 XL төхөөрөмжөөр эргэн ирж Чикагод Монгол дистрибьюторын газартаа болсон байна. Энэ төхөөрөмжийг тавиулснаар таракнд хүч нэмж моторын асчлтыг ихсэхээс гадна түл шийдэлтийг 10-аас 30% багасгаж байгаа юм биш үү. За мөн энэ төхөөрөмжийг тавиулаад 90 хоногийн дотор ямар нэгэн өөрчлөлт гарахгүй байх юм бол буцааж болох юм байна. Ийм баавартай өөрийнхөө төхөөрөмжөнд итгэлтэй биш. За тэгээд сонирхсан хүмүүс худалдаа авалт хийхдээ Mongolian Trucker-ийн бичлэгээс үзсэн гэж хэлээ $50 өнгөлтөө өдлөөрэй. Өмнө нөхсөн утас руу ярихаар нөгөө хүн монголоор ярихгүй тэгээд ярьж байгаа хүмүүс маань англиар ярихгүй хоорондоо ойлголцохгүй асуудлууд гараад байсан. Энэ удаад монгол хүн байгаа болохоор тэгээ хүссэн асуултаа асуугаад төхөөрөмжөө хэрэгжилж үзээрэй. За бичлэг рүүгээр орцгоё. Одоо энэний жалдаач л ирэх юм шиг байна да. Хамгийн сонин одоо энийг болгочаад яг энийг авсан газар руугаа буцаж очиад дахиад ийм ачаа. Тэгээд бүтэнсээ өдөр гараад их хэд хөнгөж байна.
За ачаах газар ирсэн. Өглөө би энэ 8 цагийн үед 8 өргөд 9 үед ирсэн. Тэгэд очор гайгүй байсан. Одоо баг 10 тараг яадаг зөксчлөө. Одоо чи энэгээр ингэж тойроод дахиад энэ чиний очрлж байгаа шүү дээ. Тэгэл энийг аваад гэрлүүг харин да. Эндээс гэрлүү нэг цагийн зайвал. За удаан үлээж ирсэн нэг юм ирлээ шүү. Бараг 9 болж шít одоо. Би чи энэ 5 6 гэдэрсэн баха. 5 өнгөрөө гэдэрсэн. Цонх маань ямар мухаар. За өнгөрхөөс өнгөрчээ. За нэг юм дуустал. За гэртээ ирлээ. Сайхан харж амрыг да. Энэ 7 хоногийн маань бичлэг ингээд дуслаа. Бүтэнсэ өдөр гарна, маргааш амраад нөгөөдөр гарна гэсэн үг. Тэгээд дараа 7 хоногийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Лайк, share, subscribe хийгээрэй. Bye.